сайхан өдөр. Миний сэтгэл санаа үнэхээр өөдрөг байна. Ягаад гэвэл одоо миний байгуулсан манай энэ дэлгүүрийн 1 жилийн ой болж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодлоо 1 жилийнхаа ойгоор хэрэглэгчтэй бас сүрприз барья тийм ээ. Тэгээ би бас 1000 дахь хэрэглэгч, 1001 дахь хэрэглэгчтэй бэлэг өгье гэж бодсон заяа. Чи бас энэ кассныхаа ажлыг сайн хийгээрэй заяа. Ер нь нэг ийм үг байдгийн штэ. Нэг үйлчлүүлэгчээ алдснаас нэг ажилтныгаа хал гэдэг үг байдгийн штэ. Ойлгомжтой юм. За ажилтаа сайн хийгээрэй. Ямар сайхан өдөр вэ? Эдний дэлгүүрч харин өнөөдөр бүр аваа бараатаа болчихжээ хөө. За. За сайн байцгаана. Тэгээд уул нь хүн цөөхөн байна. Энэ дараалал гэдэг нэг юм байдаг шүү дээ. Би очир авцсан байсан хаа загцсан байсан. Зүгээр хичээл. Ни хараа. Энэ одоогийн залуус. Хүү сайн уу тавгсүрээ. Сайн байна. Ямар сайн уу би. Найз нурдч орчих уу? За одоо яаж эмэгтэй хүн гуйж яхад үгүй хөвтэй хаа? За тэгэлгүй. За бичвэл. За баярлалаа. Энийг Баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч болсон болохоор манай дэлгүүрээс танд сая төгрөг дээрээс нь гараа өгч байна. Баяр хүргэе. Сая төгрөгөө. Тий тэгэлгүй яах вэ? Уустараа та бишээ та намайг явахгүй юу? Намайг та үнээр гацтай байлаа. Сая төгрөг өгч байгаа мó? Сая төгрөг электрон гараа дээрээс нь мөртөө чингисийн бүтэн жилийн ирэх та дараа дахин манай дэлгүүрөөр үүснээр та унаагийн тиймэрхтэй байлаа. Би тогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй шүү дээ. Гү чи надад хэлэхгүй яасан бэ? Хаа чи бичүүлж чадсан. Хурдан бичүүлчихгүй өөрөө. Гү хурдан бичүүлнэ гэж яа дээ. Гү харин би ажилдаа яарад байна. Газ бичүүлчихгүй. Ажилтаа юм бол ажиллаа хийгээл явж. Бити дэлгүүр хийс заа юу. Юу гэсэн үг? Ажилгүй над чиг усууд ингээд дэлгүүр хийсээ явдаг аахгүй юу чи? Ажилтаа бол ажиллаа хий. Тэгэл ажилтаа бас дундуур нь орж ирээд яараад гүйчих ямар Тэр хэрэгтэй. танд ямар хамаа байна? Би газ бичүүлчихлээ. Тэгвэл миний газ бичүүлэх байх нь чамд ямар хамаа байна? Нэг нь бичүүлээрэй. За ажилтаа юм бол би хүндэтгий. Оо за баярлалаа. За. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ одоогийн залуус. Танд баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч болсон. Баяр хүргэе. Та наашрахгүй юу? Та манай дэлгүүрийн 1001 дахь хэрэглэгч болсон болохоор танд дэлгүүрийн нэрнж сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон гараа. Уустараа та биш та танд баяр хүргэе. Та намайг явахгүй үнэхээр хацтай байлаа та. Ой өдөр вэ. Танд сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон гараа мөртөө чингисийн бүтэн жилийн ирэх танд баяр хүргэе. Бушо хурдан бичээрэй. Бичээрэй за. Хурдан бич. Аха 1500. Яасан бэ? Яасан нөгөө дин дун дан дун гэдэг юм. Аха өнөөдөр манайх зөвхөн 2 азтай шалгаруулна шүү дээ. Дахиад байхгүй. 2 азтай. Гэхдээ би сая хоёуланд нь би зогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй үстэй. Гэхдээ чи даргатаа хэлээд өгөл дээ намайг энд байсан гэж. Даргыгаа дуудаа намайг хэлээд гээ. Яг чингнэрээ би зогсчихсан шүү дээ. Би байж байгаа хоёулангийн. Миний хөгшин нэг болсон юм а ямар их ярьдсан бэ чи? Тэр мөн хүүхнийг бодохоор бүр өөр үрээд байна. Нэг далжигнаад орж ирсэн сайн уу хамгаа урдууч оржийг л далжигдалж байгаа. За. Тэгээд сая төгрөг аваа явчихж байгаа байхгүй юу? Надаа баярлалаа ч байхгүй. Би оруулсан шүү дээ тэрийг. Тэрнийг одоо дарга юм уу юу юм бэ? Та манай 1001 дахин боллоо. 1001 дахин боллоо. За яах вэ нэг анх удаа азгуутж байгаа юм шиг л гунхраад ах юм. Миний хөгшин чи угаасаа азгүй хүн шүү дээ. Нэрэл тийм ээ. Үргэлж яхаараа надтай юм азгүй юм тохиолддог байна. Тий. Гэртээ хүртэл орон дээр хөвдөө босохдоо хүртэл гарынхаа алганд зүү хатгуулаад босоод ирж байгаа. Ер нь боли. Хаашаач гарахгүй. Гэртээ суугаад гэрээ цэвэрлээд хогоо хаяал тэгэл байж. Энэ азийн тэнгэр гэдэг нь ер нь яачдаг байна. Иш яана. Гэхдээ миний хайчгаад 2 цаг хайсан зүгээр гараараа атгаад олоод ирж байгаа юм да энэ. Них ядуу азгүй залуу байсан гэсэн. Үргэлж доош харж явдаг. За бурхан багш надад лонх дүүрэн алтанзаас зээ заяах юм бол та гэж гуугаад яваад байдаг. Тэгээд бурхан багш нэг удаа сонсчод яг замынхын урд лонх дүүрэн алтанзаас тавьчихсан гэсэн. Тэгсэн чинь за насаараа доош харж яваад юу ч олсонгүй дээш харж явж үзнэ гэж дээгүүр нь даваа яваад гисэн.
Яг тэрүүн шиг азгүй залуу штэ миний ханчаа. Гөхөөй. Өнөөдөр нэрээ нөхрийнхөө азынх нь үдийг нээгээд өгчихье. Яг үнэ. Ямар их баярлах болоо миний хань. Байна уу? Оо гамбаа чи манад ороод ирээч. Яг одоо. За. Ундраа. Яасан садагч зүгээр үү? Зүгээрээ зүгээр. Йоо, би чамааг ярихаар чи нөгөөхий чи одоо азгүйгээсээ болоод юу болцсон юм бол гэж санаа зовчих. Болтыг юм болтгороо болж байна. Яасан? Цаадах чайр бүр сүр сүлдгүү болоод байна. Тэг яах вэ? Тэгээ ерөөсөө хоёлаа ингэ заяа. Чи энийг манай хогийн пүнкрэн штэ. Тэрний хажуу тавиадах заяа. Энэ юу юм? Наа чи $50,000 байгаа. Аа? Битээр байр авах гэж цуглуулсан мөнгө заяа. Тэгээ наа чи олоод баярлаг цаадах чи. За би тэгвэл юу яа? Холоос харж байгаа цаадах чи гараад ирэхээр 50-д холтыг. Хүн аваа явуучвал яана? За чи харж байгаарэ. Яана. Өөр хай хог байна уу? Байхгүй. Наатаал хайчих. Яшиг зүгээр болдгсон бол бүх хогоо хамт аваачаад нэг мөсө хайчих юмс. Өөрийнхөө энэ азгүйдэлтэй хүртэл хамт хайчих юмс. Хизээ нэгэн цагт бурхан тэнгэр намайг харж үзэл. Их том ад заяа болоо. Би юу гэж боддог гэж. Хамгийн түрүүнд би чамаагаа баярлуулъя л гэж бод. Ямар гоё юм бэ? Хамгийн түрүүнд хайртай ханаа баярлуулаад дараад нь миний нөгөө муу сайн найз боёо биш те. Тий. Бас нэг азгүй юм. Тэрийгэ баярлуулж харж үзье л гэж боддгийг. Тэгээ тэг. Даач надтай хад таарахгүй байх оо. Би нэг хоёр азгүй юм хаанаасаа би биенээ олоод найзчихдаг байна. Зүгээрээ. Хой ундраа. За сайн уу? Сайн. Тавгсүр байна ундраа. Байхгүй. Намайг асууж гарсан гэж хэлчихээрэй За. заа. Надад нэг ажил олж өгнө гэсэн юмсан яасан бол цаадах чинь. Би одоо өөрийгөө яайтаа гэж чамд бас ажил олж өгье гэсэн юм. Цаад чинь намайг бодвол бас азтай. Лефт тавгаа ороод ард нь би явж гавчуулж байгаа юм чинь. Тавгаа азтай цаад чинь намайг бодвол. За. Би уг суур нь гайгүй туртаад үдээ зэрэгтэй явж штэ би чи. Цагаан цамц хар брюкунд хар батик гэжтэй бакаад байгаа. Юу вэ? Айгу хэцүү байна. Амьдрал нэр айгу хэцүү байна шүү. Цаадхантай хэлчихээрэй заа юу. Найз нөгөө чамаас зээсэн 5,000 төгрөгөө өгнө үү за. Өнөөдөр айл эртний мөнгө шүү. Харин тийш одоо баг 10 хэдэн сарын өмнөх мөнгө. Тий. Найз нь өгнө буцаага заа юу. Өө ихтэй би чамд микрон цуулга явуулсан ш танд хүндээ. Тий баярлсан шүү. Тэрний 300 гасчаараа заа юу. Тэгээд 4-700 шүү за. Найз нөхдөд хооронд нарийн сайхан тооцоо авах хэрэгтэй шүү ундраа. Хин айгу хөгийн залуу. Нөгөө хогийн бүнкэр байдаг штэ тий? Би тэрийг дандаа ингээл онгойлгохтоод ингээл тагинд нь гараа авчуулах юм уу цохоод идэг аахгүй юу? Сая тэгсэн ёор тэгсэнгүү. Зөв зүгээр онгойлгоод хогоо айчаал ороод ирлээ. Хөөе, өөр гоё юм болоогүй юм уу? Өөр юу болох юм? Тэгээд хогоо айчаал ороод ирлээ штэ. Хөөе, гоё юм болсон юм биш үү? Чи нэг юм мэдээд байна уу? Хөөе, чи нэг л баярлаад байна штэ. За, Ингэсэн байхгүй. Хогоо айчаал иргсэн чинь хогийн бүнкэрний дор нэг юм бүртэлцээ. Юу л гэж бодоод дээш доошоо хуантаарлаа. Хинч байхгүй. Ингээ харсаар жижүүрийн муур явж яадаг байгаа. Тэгээд хогоо асгачаал ороод ирлээ. ямар сони юм бэ? Ундраа. Хоёулаа энэ өрөөнд цоож хийя. За яг үнэ. Түлхүүр цоож бүр хийх. Тэгээ. Юу вэ? Түлхүүр цоож дуурайд байна уу? Оо ээж. Ээж яаж юм бэ та? Яах юу вэ бэ? Амгнагаас алхаад ирдээ би ээж чи. Та ч артуу сунанд суул та. Чи мөнгө өгсөн юм уу чи? За. Ерөөсөө ингээ миний хөгшин мөнгө аваад ээж өгчих. Надаа юу байх юм бэ? Би чинь азгүй, ажилгүй хүн. Надаа юу ч байхгүй. Чи харин нэг хэдэн төгрөг байвал ээж өгчихөл. За тэгээ. Чамаа мөнгө гойхчихгүй Ээж. Одоо би танд мөнгө өгнө. Хүн сая зөндөө мөнгө оллоо. Цаатахта бити илээрээ. Яна. Ээж. Бодлор наваа, бодлор. Шея. Яна ээж яасан бэ? Ээж нэг алхасаар аваад энэ цанхан татчихсан юм чи. Яна. За ээж охин нь танд мөнгө өгье за. Гой.
За. Би гуйхчгүй за юу. За ээжэд мөнгө өгчлөө. За яамаа та. Ер нь алийн булгын ингэж байх вэ? Би ер нь гэрийн мухар сагц цугаар ер нь гарч ажил төрөл олж хий. Ямар ч байсан ажилтаа болоод нэг ээжэд бас нэг хэдэн мөнгө төгрөг өгч автобус унаа цуулгаж явахгүй ер нь горгүй нэ. Гарнаа. Яна. Арай нөгөө мөнгө олоогүй биш үсттэй. Байна уу? Оо гамба. Яасан бэ? Тавга мөнгө авсан уу? Оо тоодоо тогийн савргаа хийгээд орсон юм уу? Тийм үү. Одоо цаадах чи хаашаа явж байна? Найз баятайгаа нийлцэн хувцсны дэлгүүрд орж байгаа юм уу? За яг үнэн би мэдчихээн. Цаадах чи намайг баярлуулах чи надад юм авч өгч байгаа юм байна. Хөш. Ерөөсөө ингэ заяа. Чи машин өгч 7 хоног барилч. Тэгээд компанийнхаа дэд захирдаар авъя гэд хэлчих. Тийм ээ. Бүр их баярлнаа цаадах чинь. За ямар гоё юм. Ямар гоё хувцас аваад өмссөн юм бэ? Юугаар авах юм бэ? Одоо нөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэдэг үг нь үнэн боллоо. Одоо найз нөхд 99 найз хэрэггүй штэ. Богчожил. Стиброс. Хайдлах шүү. Буяндаач амьдраарай. Яа. Замны найз. Оёна. Өш найз чинь нэг 50000-ыг өгнө ондроо заяа. 50000 болгоод өгч чинь найз заяа. Яа. Асарч ийн хашаа. За тавга. Энэ миний цов арай богноогүй юу? Юу зүгээр штэ. Чи намайг хүүхдийн гоцноос гоцолцсон уу юу? За яах вэ? Чи нөгөө бие хамгаалагч гэдэг утгаараа. За бас нэг ингэдэг юм чөлөөтэй. Миний малгайдлага арай л нэг өөр л байгаад шүү. За яах вэ? Зүгээрээ зогч ээ. Би яг өөрийгөө яг чам шиг болгож хараад байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байгаа бах та. За найз яг машин дээр очиж байгаа. Юу миний найз машин дотор нь орж суугаад хаадагаа байж. Хүмүүс хараад нөгөөд чи машин авчихгээд гадна зогсож бай да. Тэгвэл вайлын гайраад болтоо. Тавга тасарч штэ. Тавга одоо авгаа мавгаагаа солиоч ээ. Нэр чамайг харсан чи нэг тийм бомбагаад миралаад л байна уу юу аа? Яасан? За тэр яг ундраа. Нөө чив тэрийн байр авна гэж хадгалж исэн 50,000 Америк доллар байгаа юу? Оо байгаа шүү дээ нэрээ. За хоёулаа тэр мөнгөө 50-50-гээр нь хувааж аваад салъя да. Энэ бол миний фристайл. Би өөрөө фридом явах дуртай. Зээ. Садыг гэж байгаа юм байна тийм ээ? Тийм ээ. Садч болж байна. Гэхдээ хоёулаа хажуудаа гэрчтэй байж байгаа садан заа юу? Юу гэсэн үг вэ? Айгүй бол дараа чи уйлгнаад хоёулаа буцаж сууя гэдэж магадгүй. Ямар жижигхэн юм ярьдсан бэ? Одоо тэгэл дараа нь би уйлаад өндрөө чи одоо намайг хаяа явах гэж байна. Тэгэхгүй. Оо бэн гамба. Чи яг одоо манад ороод ирдээ үүдэн дээр байна уу? За. Оо дарга. Би яг ажил руу очт юм уу гэж яачаа. Одоо ингэ. Юу яач? Бэлгүүрээ авчи. Оо машин хэрэг болсон уу? Гүй. Чамд ямар ч машин хэрэг байхгүй. Ажил дүрлж байхгүй заяа. Тэгээ чи юу яасан штэ? Энэ пүнкрийн хажуунаас ийм боодолтой мөнгө аваад хогийн савнда хийгээ орсон штэ, тий? За баяртай ундраа. За баярлалаа хөө. Энэ сая юу ярьж байгаараа явба? Яах вэ? Би чамайг ганцхан өдөр азтай байг гэж удаад хогийн пүнкрийн хажууд байр авахгүй цуглуулсан 50,000 доллараар хийцэн байсан. Юу? Тэр мөнгө чи тэрийг цуглуулж ирсэн мөнгө юм уу? Тий. Яа! Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Галт тэрэг аль эрт хөдөлсөн байсан. Галт тэрэгс нөгөө гинти осол аваарай. Стоп каран гэж байдаг үсттэй. Чи дэндүү хурдтай явж ирсэн. Би тэгж хурдтай явж байхдаа ээжэд 20,000 долларыг өгсөн штэ. Юу гэвчээ? Бэнэ мөнгө чи өгнө яа. Нөө хөдөлж байгаа заа юу. Чи виз гаргуул яа. Бэнэ. Ти хүүтэй хамт гарнаа тий. Тий. Авгаа юу? Манай хүү авгаа
Байхгүй. Үлдсэн шүү. Заяа. Бань юу активист гаргууд тий. Хоёр хүний заяа. За. Баяртай. За. Яна. Одоо нөгөө найз чи мөнгөгүй болсноо мэдхгүй гадаа ингэж зогсож байгаад. Хөөш самга. Нөгөө машиныг чи нэг бүдүүн нөхөр аваа явчлаа. Миний машин энэ би хийсэн манай босс юм биш. Ямар босс? Байранда очмооч пункер юу гэнэ? Нөгөө юм чи мэдсэн юм шиг байлаа ш. Пункерийн ардаас олсон мөнгө чи ягаа вэ? Тэг яг. Миний тэр олсон мөнгө чинь бит хоёрын байр авахаар хадгалж исэн мөнгө байсан байна. Чиний мөнгө юм уу? Тийм ээ, манай мөнгө. Чи энэ хотонор буцааж аваач ч үгүй. Чи мөнгө аваад ирээ. Яана одоо хагсын ч гэсэн аваад. Яаж тэр дэлгүүрийн чи үнд би томорч гасан. Шинэ Монголын шинэ баячууд ирлээ мөрөг зөрөг гэж мөргүүлж байгаа давсан шүү дээ. Яана одоо тэгээд одоо өөрөө мөргөж гуйгаад аваад ирээ мөнгө. Яана одоо тэгээд за. Өө тийм юм байсан юм уу? Ундраа найс нөгөө 4-700 өгнө за. Тэрнээс нөгөө 30 бохоо гасчаарай. 4-600 даад шүү заяа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Ер нь чиний энэ азгүй байх чинь чиний нөгөө фри стайл чи юм биш үү? Тэгээд сайхан мөнгөгүй сайхан фридом явж яахгүй юу чи? Би нэр хацгүй хүн юм. Эртээр хүртэл ажилд орохоор нь өргөдөл өгсөн газар над руу уудтаад одоо захирлуудын зөвлөлд хилцэж байна. Хүрээд иргээд ихгүй юу? Ашгүй за. Харанхуй шин гүүж гараад нэг таксины хаалга онгоолгож суугаад хурдан яваараа би яарч яана гэж тэгсэн. Тэгсэн өнөө такси чинь 100 урагшлаад явах юм. Гадаа хаврахгүй. Гэхдээ би яарч яана гэд ингээ харсан. Жолоочгүй такси. Өөр ирэхгүй айц төрөл хүйтэй өсч чахраал ингээ сууж гинт бийгүү гар орж ирснээр жолоогоо атгаал. Тэгэл 100 урагшлаад явах юм. Би орлоод хаалгын онгоолгоод буугаад гүүж яваад эргээ харсан. Бензин дууссан такси харин жолооч төрцөө явж идэг байгаа. Чи ийм л азгүй хүн штэ тавга. Гэхдээ тэр машинд чинь чамаас өөр хүн очиод суухгүй байгаа үсттэй. Би харин тэгээд надаас өөр хин энд суугавтэй гэж бодоод гүүж ягаад эргээ харсаар манай бооё хаалгын онгоолгоод орж ирсэн штэ. Хундраа. Чи одоо намайг бас хаяал явах уу? Тавга мэндэ. Алсын замд явж байгаа жолооч дугуйгаа хагарахаар хаяад явдгүй үсттэй. Тэр шиг би чамаагаа нөхөж аваад ахиад цаашаа тавхина. Нөхөж аваад аа. Баярлалаа. Одоо би тэгвэл нөхөөстэй ч гэсэн шин дугуй шиг л өнгөрнө. Би дахиж хизээж хагарахгүй. Ундраа. Хүмүүс ингэж ярьдаг штэ. Би их хацтай хүн. Нэг насаараа идээд барамгүй их мөнгө олсон гэж ярьдаг. Би тэгвэл тэднээс илүү азтай юм байна. Би нэг насныхаа ханыг олсон азтай хүн. Би амьдрал гэдэг их суглаанаас хамгийн том аз, хамгийн том суглааг нь сугалж авсан хүн. Энэ бол чи. Би чамдаа хайртай. Би чамаага гомдоохгүй. Би азтай хөө. Харин гэрлээ орд юм уу гэдээ явж чинь харин тийм ажилд алдсан. Би тойр чинь гадаа юу хийж байгаа юм бэ? Харин гэрлээ орд юм уу гэдээ ажилд алдсан. Тойр мэдсэн үү мэдээгүй юу? Өнөөдөр манай хадам ээжийн төрсөн өдөр болсон шүү. Ээж юу?
байж гин үү? Яасан бэ хүмүүрээ? За бирүүдээ ингэж заяа. Том бэрэг чи ихээр асуудлыг шийдээ. Одоо энд ингэ санаа зовоод Тэгээд тий. Хүшээ Фрэнцис хэрэг байгаа мó? Хин Фрэнцис. Яага манай том бэрэгч чинь намайг Фрэнцис гэж дуудараа л гэдсэн шүү дээ. Яана нэрээ тийм шүү дээ. Энэ Фрэнцис гэдэг чинь англиар гүнж гэсэн үг юм биш шүү дээ. Яана хүн ер нь яагаад төрлөө мэддэггүй байна. Ясмин дээр ундрмаа гэдэг нэр хүртэл өөрт нь томд нь шүү дээ. Ундраад байгаа нь хаа нагаан бэ? Ширгмаа гэвэл та яг үнэ. Яг үнэ. Хүш та хоёр жоохон чимээг байгаараа нөгөө тэг чимээг юм биш байна. Энэ дагуулх хэлбэр зөрчлөө бүчих юм байна. Эцэг даа. Оо, Фрэнцис. Сайн байцгаана уу бирүүдээ? Сайн Фрэнцис хичээ. Ундрагч өнөөдөр нэг юм болохгүй юу та? Яасан бэ? Фрэнцис хичээ. Фрэнцис Яс дуудсан уу? та нөгөө нэг айгүй гоё харагдчихээн гэж хэлсэн. Баярлалаа. Хүш, принцесс гиснээс би нэрээ яагаад ийм гоё принцесс гэсэн нэр авсан түүхээ ярьж өгөө. Манай ажилтны нэг хөөрхөн охин байдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай ирчүүд бүгдээрээ дэстэ принцесс гэж сүйд болоод байна. Тэгсэн чинь нөгөө охин ч уурлаа та нар нэртэй хүнийг нэрээр нь дуудараа гэд бөө хилэн болохгүй юу? Тэгэхээр би зүгээр ажиллаа хийж суужаад хүй миний дөө чи нэрээ гадаад байгаад ихчтэй өгчих гэсэн чинь өгсөн шүү. Яна та ингэж авсан юм уу? Тийм байл бид тэрнээс ерөөсөө Фрэнцистэй адилгүй шүү дээ Яна. Ирчтэй өгчих байхдаа яах вэ? Дахиад хэлдэ. Яг Фрэнцисээ Тэгсэн чинь дээрэлгүй баярлалаа. Тэгэл би бүр өөртөө итгэхгүй. Ажлаасаа гараад принцесс гэж бодож чинь нэг тол байна. Очоод би зүгээр санаанд бааш. Яг принцесс. Бүр хаанаас ч харсан принцесс. Яана ямар хөөрхөн принцесс гэж гайхаад загтчихсан чинь хоёр залуу ирчгээд хүү ихчээ тийм хөөрхөн принцесс хаанаа гэхээр нь урд чинь зогсож чинь болох уу? Ингэс чи өсөртлээ хатад тулсан ш. Яана. Энэ ямар тэнэг авгаа вэ гэ тэргээр дүрэн хилэн болсон ш. Хөөе Фрэнцис хичээ. Нөгөө альбом тушаал твшигч юу болсон бэ нэрээ? Хүй чи сонсоогүй мүү? Сонсоогүй баяр хүргээ яасан? Яагаач вэ чадаагүй. Хүш Фрэнцисээ өнөөдөр манай хадам ээжийн төрсөн өдөр юм гинэ. Яах вэ? Мартсан байж тээ. Харин тийм ээ. Хүшээ ингээ бүгдээрээ мөнгөө нийлүүл чад гоё бэлэг аваад чи сарнаа цэцэг ч юм уу? Оо яста боо юм бол нээж та нар намайг сарнаа цэцэг гэдэг ямаа гэж одоо яахтан тутна. Үгүй яах вэ ганц бүгж аваад өчил дөө. Оо та нар намайг шуналтай хүүхэн гэж одоо яста артан тутна гэ. Тэгвэл Фрэнцис ингэж вино тавиад торт тавиад тийм ээ нэг жоохон лав махан асаагаа сайхан. Яста боо хилэн болно. Нөгөө хүргээ асыг дуудаадсан биднийг муулаад нөгөө дөрөв чинь надад вино авчраад өгчээсэн шивэр авир шимбэр ямбэр. Тэг яах вэ? Юу ч битгий өг заа юу. За. Бид нар бол зүгээр бирүүд. Манай нөхрөө Солонгост ажил хийж байгаа. Тэд нар ээжтэй мөнгө өгч явуулж байгаа. Зүгээр бүтэн ороод баярын мэнд хүргэсний чирэггүй өрөөнд ороод унтцгаа явъя. За. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр. Миний сэтгэл санаа үнэхээр өөдрөг байна. Яагаад гэвэл одоо миний байгуулсан манай энэ дэлгүүрийн 1 жилийн ой болж байгаа байхгүй юу? Тэгээ би бас бодлоо 1 жилийнхаа ойгоор хэрэглэгчтэй сүрприз барья тийм ээ. Тэгээ би бас 1000 дахь хэрэглэгч 1001 дахь хэрэглэгчтэй бэлэг өгье гэж бодсон заяа. Чи бас энэ кассныхаа ажлыг сайн хийгээрэй заяа. Ер нь нэг ийм үг байдаг шүү дээ. Нэг үйлчлүүлэгчээ алдснаас нэг ажилтныгаа хад гэдэг үг байдаг шүү дээ. Ойлгомжтой юу? За ажиллаа сайн хийгээрэй. Ямар сайхан өдөр вэ? эдний дэлгүүрч харин өнөөдөр бүр аваа бараатаа болчихжээ хөө. За. Сайн байна. Тэгээд уул нь хүн цөөхөн байна. Энэ дараалал гэдэг нэг юм байдаг шүү дээ. Очир авцсан байсан хаа загчсан байсан. Зүгээр хичээл. Ни хараа. Энэ одоогийн залуус. Хөөе сайн уу тавгс үрээ. Сайн байна. Ямар сайн уу юм бэ? Найз нурдарч орчих уу? За одоо яаж эмэгтэй хүн гууж яхад үгүй ихвтэй хаа? За тэгэлгүй. За бичээ. За баярлалаа. Энийг баяр хүргэе. Та манай дэлгүүрээр 1000 дахь хэрэглэгч оллоо. Баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1000 дахь хэрэглэгч болсон болохоор манай дэлгүүрээс танд сая төгрөг дээрээс нь гараа өгч байна. Баяр хүргэе. Сая төгрөгөө. Тийм тэгэлгүй яах вэ? Уучлаарай та биш та намайг явахгүй юу? Намайг та үнэхээр гадтай байлаа.
сая төгрөг өгч байгаа мó? Сая төгрөг электрон бараа дээрээс нь морьтой чингисийн бүтэн жилийн ирэх та дараа дахин манай дэлгүүрээр үүснээр төвнаагийн тиймэрхтэй байдаа. Би сая би тогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй шүү дээ. Гү тэг чи надад хэлэхгүй яасан юм бэ? Харин чи бичүүлж чадсан. Хурдан бичүүлчихгүй өөрөө. Хурдан бичүүлнэ гэж яа дээ. Гэхдээ харин би ажилтаа яарад байна. Газ бичүүлчих. Ажилтаа юм бол ажиллаа хийгээл явж. Бити дэлгүүр хийс заа юу. Юу гэсэн үг? Ажилгүй над чиг усууд ингээд дэлгүүр хийсээ явдаг аахгүй юу чи? Ажилтаа юм бол ажиллаа хий. Тэгэл ажилтаа байж дундуур нь орж ирээд яараад гүйчих ямар Тэр хэрэгтэй. танд ямар хамаа байна? Би газ бичүүлчихлээ. Тэгвэл миний газ бичүүлэх байх нь чамд ямар хамаа байна? За нэг нь бичүүлээрэй. За ажилтаа юм бол би хүндэтгий. Оо за баярлалаа. За. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ одоогийн залуус. Танд баяр хүргэе. Та манай дэлгүүрийн 1001 дэх хэрэглэгч боллоо. Баяр хүргэе. Та наашрахгүй юу? Та манай дэлгүүрийн 1001 хэрэглэгч болсон болохоор танд дэлгүүрийн нэрийн сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа. Ууштара та биш та танд баяр хүргэе. Та намайг явахгүй. Үнэхээр азтай байдаа та. Ой өдрөө. Танд сая 500 мянган төгрөг дээрээс нь электрон бараа. Морьтой чингисийн бүтэн жилийн ирэх танд баяр хүргэе. Бушуу хурдан бичээрэй. Бичээрэй за. Хурдан бич. Аха 1500. Их том ад заяа болоо. Би юу гэж боддог гэж. Хамгийн түрүүнд би чамаагаа баярлуулъя л гэж бод. Ямар гоё юм бэ? Хамгийн түрүүнд хайртай ханаа баярлуулаад дараад нь миний нөгөө муу сайн найз боёо биштэй. Тий. Бас нэг азгүй юм. Тэрийгэ баярлуулж харж үзье л гэж боддгийг. Тэгээ. Даач надтай хад таарахгүй байх оо. Би нэг хоёр азгүй юм. Хаанаасаа би бинийгээ одоод найзчихдаг байна. Зүгээрээ. Хой ундраа. За сайн уу. Сайн. Тавх сүрэн байна ундраа. Байхгүй. Намайг асууж гарсан гэж хэлчихэрэй заяа. Надад нэг ажил олж өгнө гэсэн юм чи яасан бол цаадах чинь. Би одоо өөрийгөө яайтаа гэж чамд бас ажил олж өгье гэсэн юм. Цаад чинь намайг бодвол бас азтай. Лефт савгаа ороод ард нь би явж гавчуулж байгаа юм чинь. Савгаа азтай цаад чинь намайг бодвол. Би уг суур нь гайгүй тулдаад үдий зэрэгтэй явж штэ би чи. Цагаан цамц хар брюкунд хар батик гэжтэй бакал байгаа. Юу вэ? Айгу хэцүү байна. Амьдрал нэр айгу хэцүү байна шүү. Цаадахтай хэлчихээрэй заа юу. Найз нөгөө чамаас зээлсэн 50000 төгрөгөө өгнө за. Өнөөдөр айл эртний мөнгө шүү. Харин тийш одоо бараг 10 хэдэн сарын өмнөх мөнгө. Тий. Найз нь өгнө буцаага заа юу. Өө ихтэй би чав нэг микрон цуулга явуулсан ш танд хүндээ. Тий баярлсан шүү. Тэрний 300 гасчаараа заа юу. Тэгээд 4 700 шүү за. Найз нөхдөд хооронд нарийн сайхан тооцоогох хэрэгтэй шүү ундраа. Хин айгу хөгийн залуу. Хой. Нөгөө хогийн бункер байдаг штэ тий? Би тэрийг дандаа ингээд онгойлгохтоо ингээд тагинд нь гараа авчуулах юм уу цогоод идэг байхгүй юу? Сая тэгсэн ёор тэгсэнгүү. Зөв зүгээр онгойлгоод хогоо айчаал ороод ирлээ. Хүй өөр гоё юм болоогүй мүү? Өөр юу болох юм? Тэгээд хогоо айчаал ороод ирлээ штэ. Хүй гоё юм болсон юм биш үү? Чи нэг юм мэдээд байна уу? Хүй чи нэг л баярлаад байна штэ. За Ингэсэн байхгүй. Хогоо айчаал иргсэн чинь хогийн бункерний дор нэг юм бүртэлцээ. Юу лээ гэж бодоод дээш доошоо хвантаарлаа. Хинч байхгүй. Ингээ харсаар жижүүрийн муур явж яадаг байгаа. Тэгээд хогоо асгачаал ороод ирлээ. хүй. Ямар сони юм бэ? Ундраа. Хоёулаа энэ өрөөнд цоож хийя. За яг үнэ. Түлхүүр цоож бүр хий. Тэгээ. Юу вэ? Түлхүүр цоож дуурайд байна уу? Оо ээж. Ээж яаж юм бэ та? Яах юу гэдэг бэ? Амбагнагаас алхаад ирдээ би ээж чи. Та ч автобус унаад суул та. Чи мөнгө өгсөн юм уу чи? За. Ерөөсөө ингээ миний хөшин мөнгө аваад ээж төгч. Надаа юу байх юм бэ? Би чинь азгүй, ажилгүй хүн. Надаа юу ч байхгүй. Чи харин нэг хэдэн төгрөг байвал ээж өгчөл. За тэгээ. Чамаа мөнгө өгөхгүй, гуйхчихгүй Ээж. Одоо би танд би мөнгө өгнө. Хүн сая зөндөө мөнгө авлаа. Цаадахта бити илээрээ. Яна. Ээж. Бодлор намаа, бодлор. Шея. Аз
Яна ээж яасан бэ? Ээж нөгөө алхасаар аваад энэ цаанхан татчихсан юм чи. Яна за ээж охин нь танд мөнгө өгье за. Гуй. За. Би гуйхчихгүй. За юу. За ээжэд мөнгө өгчлөө. За яамаа та. Ер нь алийн болгоо ингэж байх юм те. Би ер нь гэрийн мухар сагц угаар ер нь гарч ажил төрөл олж хий. Ямар ч байсан ажилтаа болоод нэг ээжэд бас нэг хэдэн мөнгө төгрөг өгч автобус унаа цуулгаж явахгүй ер нь горгүй нэ. Гарнаа. Яна арай нөгөө мөнгө олоогүй юм биш үсттэй. Байна уу? Оо гамба. Яасан бэ? Тавга мөнгө авсан уу? Оо тоолоод хогийн савргоо хийгээд орсон юм уу? Тийм үү. Одоо цаадах чи хаашаа явж байна? Найз баятайгаа нийлцэн хувцсны дэлгүүрт орж байгаа юм уу? За яг үнэн би мэдчихээн. Цаадах чи намайг баярлуулах чи надад юм авч өгч байгаа юм байна. Хөш. Ерөөсөө ингэ заяа. Чи машин авчих 7 хоног барилч. Тэгээд компанийнхаа дэд захирдаар авъя гэд хэлчих. Тийм ээ. Бүр их баярлнаа цаадах чинь. За ямар гоё юм. Ямар гоё хувцас аваад өмссөн юм бэ? Юугаар авах юм бэ? Одоо нөө 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яваа гэдэг үгэнд үнэн боллоо. Одоо найз нөхд ирээснэ зэрэггүй штэ. Богч ажил. Стибро. Айдах шүү. Буяндаач амьдраарай. Яа. Завны найз. Оёна. Өс найз чиний нөгөө 50000-ыг өгнө ондроо заяа. 50,000 болгоод өгч найз заяа. Яа. Асарч ийн хашаа. За тавга. Энэ миний цов арай богноогүй юу? Юу зүгээр штэ. Чи намайг хүүхдийн гоцноос голцолцсон уу юу? За яах вэ? Чи нөгөө бие хамгаалагч гэдэг утгаараа. За бас нэг ингэдэг юм чөлөөтэй. Миний малгайдлага арай л нэг өөр л байгаад шүү. За яах вэ? Зүгээрээ зогч ээ. Би яг өөрийгөө яг чам шиг болгож хараад байгаа байхгүй юу? Тэгж л харагдаж байгаа бах та. За найз яг машин дээр очиж байгаа. Юу миний найз машин дотор нь орж суугаад хадаагаа байж. Яасан бэ? Яасан нөгөө тин тун дан тун гэдэг юм. Аха өнөөдөр манайх зөвхөн 2 азтай шалгаруулна шүү дээ. Дахиад байхгүй. 2 азтай. Үгүй би сая хоёуланд нь би зогсчихсан биз дээ. Та бичүүлээгүй үстэй. Үгүй чи даргатай хэлээд өгөл дээ намайг энд байсаа гэж. Даргыгаа дуудаа намайг хэлээд гээ. Яг чингнэрээ би зогсчихсан шүү дээ. Би байж байгаа хоёулангийн. Гэ миний хөгшин нэг болсон юм а ямар их ярьдсан бэ чи? Тэр мөн хүүхнийг бодохоор бүр өөр үрээд байна. Нэг далжигнаад орж ирсэн сайн уу хамгаа урдууч оржийг л далжигдалж байгаа. За. Тэгээд сая төгрөг аваа явчихж байгаа байхгүй юу? Надаа баярлаач байхгүй. Би оруулсан шүү дээ тэрийг. Тэрнийг одоо дарга нь юм уу юу юм бэ? Та манай 1001 тхэн боллоо. 1001 тхэн боллоо. За яах вэ нэг анх удаа азгуутж байгаа юм шиг л гунхраад ах юм. Миний хөгшин чи угаасаа азгүй хүн штэ. Нэрэл тийм ээ. Үргэлж яхаараа надтай юм азгүй юм тохиолддог байна. Тийм. Гэртээ хүртэл орон дээр хөвдөө босохдоо хүртэл гарынхаа алган зүү хатгуулаад босоод ирж байгаа. Ер нь боли. Хаашаач гарахгүй. Гэртээ суугаад гэрээ цэвэрлээд хогоо хаяал тэгэл байж. Энэ азийн тэнгэр гэдэг нь ер нь яачдаг байна. Иш яана. Гэхдээ миний хайчгаад 2 цаг хайсан зүгээр гараар атгаад олоод ирж байгаа юм да энэ. Них ядуу азгүй залуу байсан гэсэн. Үргэлж доош харж явдаг. За бурхан багш надад лонх дүүрэн алтанцаас зээ заяах юм бол та гэж гуугаад яваад байдаг. Тэгээд бурхан багш нэг удаа сонсчод яг замынх нь урд лонх дүүрэн алтанцаас тавьчихсан гэсэн. Тэгсэн чинь за насаараа доош харж яваад юу ч олсонгүй дээш харж явж үзнэ гэ дээгүүр нь даваа яваад гисэн гэсэн. Яг тэрүүн шиг азгүй залуу шүү дээ миний ханчаа. Гөхөө. Өнөөдөр нэрээ нөхрийнхөө азынх нь үдийг нээгээд өгчихье. Яг үнэ. Ямар их баярлах болоо миний хань. Байна уу? Оо гамбаа чи манад ороод ирээч. Яг одоо. За. Ундраа. Яасан садах чи зүгээр үү?
Зүгээр. Йоо, би чамааг ярихаар чи нөгөөхий чи одоо азгүйгээсээ болоод юу болцсон юм бол гэж санаа зовч. Гээ болдгоороо болж байна. Яасан? Цаадах чи харин бүр сүр сүлдгүү болоод байна. Тэг яах вэ? Тэгээ ерөөсөө хоёлаа ингэ заяа. Чи энийг манай хогийн бүнкрэн штэ. Тэрний хажуу тавиадах заяа. Энэ юу юм? Наа чи $50,000 байгаа. Аа? Битээр байр авах гэж цуглуулсан мөнгө заяа. Тэгээ чи олоод баярлаг цаадах чи. За би тэгвэл юу яа? Холоос харж байгаа цаадах чинь гараад ирэхээр тавиад холтыг. Хүн аваа явуул яана. За чи харж байгаарэ. Яана. Өөр хай хог байна уу? Байхгүй. Наатаал хайчих. Яшиг зүгээр болдгсон бол бүх хогоо хамт аваачаад нэг мүсэ хайчих юмс. Өөрийнхөө энэ азгүйдэлтэй хүртэл хамт хайчих юмс. Хизээ нэгэн цагт бурхан тэнгэр намайг харж үзээ. Хүмүүс хараад нөгөөд чинь машин авчихгээд гадна зогсож бай да. Тэгвэл байрлахын гайраад болтоо. тавга тасарч штэ. Тавга одоо авгаа солиоч ээ. Нэр чамайг харсан чи нэг тийм бомбагаад миралаад л байна уу юу аа? Яасан? За тэр яг ундраа. Нөө чи тэрийн байр авна гэж хадгалж исэн $50,000 байгаа юу? Байгаа шүү дээ нэрээ. За хоёулаа тэр мөнгөө 50-50-гээр нь хувааж аваад салъя да. Энэ бол миний фристайл. Би өөрөө фридом явах дуртай. Зээ. Салъя гэж байгаа юм байна тийм ээ? Тийм ээ. Салж болж байна. Гэхдээ хоёулаа хажуудаа гэрчтэй байж байгаа садан заа юу. Юу гэсэн үг вэ? Айгу бол дараа чи уйлгнаад хоёулаа буцаж сууя гэдэж магадгүй. Ямар жижигхэн юм ярьдсан бэ? Одоо тэгэл дараа нь би уйлаад өндрөө чи одоо намайг хаяа явах гэдэг үү? Тэгэхгүй. Оо бэн гамба. Чи яг одоо манад ороод ирдэ үүдэн дээр байна уу? За. Оо дарга. Би яг ажил руу очт юм уу гэж яж да. Одоо ингэ. Юу яач? Бэлгүүрээ авчи. Оо машин хэрэг болсон уу? Гүй. Чамд ямар ч машин хэрэг байхгүй. Ажилд өрөлж байхгүй заяа. Тэгээ чи юу яасан штэ? Энэ пүнкрийн хажуунаас ийм боодолтой мөнгө аваад хогийн савнда хийгээ орсон штэ, тий? За баяртай ундраа. За баярлалаа хөө. Энэ сая юу ярьж байгаараа явба? Яах вэ? Би чамайг ганцхан өдөр азтай байг гэж бодоод хогийн пүнкрийн хажууд байр авахгүй цуглуулсан $50,000 хийцэн байсан. Юу? Тэр мөнгө чи тэрийг цуглуулж исэн мөнгө юм уу? Тий. Яа! Чи надад хэлэхгүй яасан юм бэ? Галт тэрэг аль эрт хөдөлсөн байсан. Галт тэрэгс нөгөө гинти осол аваарыг стоп каран гэж байдаг үсттэй. Чи дэнд хурдтай явж ирсэн. Би тэгж хурдтай явж байхдаа ээжэд $20,000 өгсөн штэ. Юу хийжээ? Бэнэ мөнгө чи өгнө яа. Нөө хүлээж байгаа заяа. Чи виз гаргуул яа. Бэнэ. Ти хүдэг хамт гарнаа тий. Тий. Авгаа юу? Манай хүү авгаа байхгүй. Үлдсэн шүү заяа. Бэнэ ирсэн активиз гаргуул тий. Хоёр хүний заяа. За. Баяртай за. Бэнэ. Яна. Одоо нөгөө найз чи мөнгөгүй болсноо мэдхгүй гадаа ингэж зогсож байгаад. Хөөш тавга. Нөгөө машины чинь бүдүүн нөхөр аваа явчлаа. Миний машин энэ би хийсэн манай босс юм биш. Ямар